Руна ТV-тэй хамтдаа дэлхий дахинд болж буй гэмт хэрэг тайлэгдшгүй нууцуудыг сонсцгоё. Сайн бацгаана уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлийн алдартай болоод байгаа биеинжийг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxCut Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн гэмт хэргийг ярих гад бэлтгэлээ. 2013 оны 5 сарын 27-ны үүрийн 2 цаг 15 минутанд Японы Ибараки мужийн цагдаагийн газарт нүхрийг маань хутгалчихлаа, яаралтай ирээрээ гэсэн дуудлага ирдэг. Дуудлага авсан даруйдаа цагдаа болон түргэн тусламжийнхан шууд л хэргийн газарт очин гэрлүү ороход гэрийн 2 давхрын унтлагын өрөөнд нэгэн эрэгтэй цусандаа будагдсан байдалтай хэвтэж байсан. Байдал бол маш хүнд харагдажсэн, зүүн чээж болон хүзүүний хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан. Түргэн тусламжийнхан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч их цус алдалтын улмаас амь насыг нь бол аврах боломжгүй байсан. Амь насаа алдсан хохирогч нь 38 настай Оно Сато Масаши гэдэг хүн. Тэр автомашины засварын ажил хийдэг, өөрөөсөө 1 насаар дүү эхнэр Микагийн хамт амьдардаг байсан. Тэд 16 болон 12 настай 2 хүүтэй, мөн 8 настай охинтой, 3 хүүхэдтэй эхнэр нөхөр 2. За ингээд хэргийн газарт байсан цорын ганц гэрч болох эхнэр Микагийн хэлснээр энэ хэрэг бол ингэж эхэлсэн. Тэр шөнө Мика унтаж байгаад нөхрийнхөө яолох дууг сонсоод сэрсэн. Нөхөр нь аль хэдийн дайралтанд өртчихсөн, ухаан алдаж унах гэж байсан. Мөн орны хажууд нүрээ халахалсан этгээд хутга барин зогсож байсан. Тэр этгээд Мика сэрснийг хараад шууд л зугтсан гэж хэлж байгаа. Энэ мэдүүлгийг сонссон цагдаа нар нэг зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэмт этгээд Микад гар хүрээгүй, зөвхөн нөхөр Масашиг онилсон. Өөрөөр хэлбэл анханасаа зорилго нь Масаши ганцхан хүн л байсан гэж эхнэр нь бол хэлсэн. Иймээс энэ зүгээр нэг дээрэн биш, харин танил хүний үйлдэлсэн хэрэг байх магадлал өндөр юм байна гэж цагдаа нар бол тухайн үед үздэг. Мөн хэргийн газрын нөхцөл байдал ч гэсэн үүнийг баталж харуулж исэн. Тэдний гэрийн бүтцэн нэг хашаан дотор 2 байшин зэрэгцэн байрлсан, унтлагын өрөөнд баруун талын байшингийн 2 давхурт байсан бөгөөд гадны хүн бол шууд олоход амаргүй байрлалтай өрөө байсан. Гэвч этгээд орж ирээд бусад өрөөнүүдийг шалгалгүйгээр шууд л унтлагын өрөөн рүү очсон. Энэ нь байшингийн бүтэц болон өрөөний байршлыг урьдчилан мэддэг хүн байсан байх магадлалтайг харуулж байсан. Мөн хэрэг үйлдсэн цагч хэрэг үйлдэхэд нэлээд тохиромжтой цаг байсан. Учир нь тэр өдөр 3 хүүхэд нь бүгдээрээ өвөө эмээ рүүгээ явчихсан байсан болохоор гэрт зөвхөн эхнэр нөхөр 2 л байсан. Энэ бүхнээс харахад гэмт этгээд зориуд төлөвлөж орж ирсэн байх магадлал өндөр. Мөн тэд гэрийнхээ хаалгыг сайн түгждэггүй байсан бөгөөд тэр шүнж хаалгаа түгжээгүй байсан тул гэмт этгээд гэрт нь амархан орж чадсан. За хэргийн газраас болохоор цустай мөр илэрсэн. Тэгээ шинжилгээгээр бол энэ нь гутлын мөр биш, оймсны мөр болох нь тогтоогдсон. Мөн оймс нь цусаар хангалттай норсон байсан нь гэмт этгээд тухайн газарт хэсэг хугацаанд зогсож байсан гэдгийг ол илтгэжсэн. Яг л унсан хохирогчийг ажиглаад зогсож байсан гэдгийг хэлжсэн. Түүний цустай хөлийн мөр бол 2 давхрын өрөөнөөс эхлээд 1 давхар тэгээд гадагш хүртэл үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор 150 метрийн дараа тасарсан. Цагдаа нар тэр газраас машинд суугаад зогтсон юм байна гэж үзсэн. 150 метрийн зайд машинаа хэрэгтэн байршуулчихсан байсан гэсэн үг байгаа. Цагдаа нар танил хүмүүсийг нь шалгаж эхэлсэн ч онцгой дайсагнал, мөнгөний асуудал ерөөсөө илрээгүй. Яг энэ үед бол эхнэр Мика чухал мэдүүлгийг өгж эхэлдэг. Сүүлийн 1 жилийн турш намайг нэг хүн дагаж мөрдөж занал хийлдэг байсан. Энэ хүн байх магадлалтай юм биш үү гэсэн цагдаа нарт мэдээллийг өгдөг. Тэр хүн нь болохоор 24 настай Номура Кенжи гэдэг хүн байна. Эхнэр Микагийн хувьд болохоор Номура Кенжитэй 2007 онд видео зардаг дэлгүүрт ажиллаж байхдаа танилцсан. Мика өдөр Номура шөнийн ээлжинд ажилладаг байсан байна. Анхандаа зүгээр л ажлын хамтрагчид байсан. Номурагийн хувьд бол үнэн ч ажилсаг зангаараа сайн үнэлэгддэг ажилтан. Мика ч мөн адил чадварлаг, удирдах чадвартай ажилтан гэж ажил дээрээ үнэлэгддэг байсан. 2012 оноос эхлэн тэд хоорондоо ярилцаж эхлэн ижил сонирхолтой гэдгээ мэдснээр
ойртож хувийн холбоо барих мэдээллээ солилцоцгоосон. Тэгээ энэ үеэс эхлэн энэ хоёр бол байнга холбоо харилцаатай байсан. Гэхдээ Номура Микаг гэрэлсэн гэдгийг анхандаа мдээгүй байжгаад тэр хоёр нэлийн харьцсны дараанаас мэдсэн. Гэхдээ Номура гэрэлсэн хүн ч гэсэн хин нэгнийг хайрлах хэрэгтэй гэж хэлээд Микагаас бол харилцаагаа ерөөсөө таслаагүй, түүн рүү мессеж чиж харилцаар л байсан. За ингэж харилцаж байгаад Номурагийн мэдрэмж аажмаар хит хамаарал болж хуурсан. Тэр өдөр бүр Микатай уулзахыг хүсэж мессеж илгээдэг байсан. Мика бол олон удаа татгалзаж байсан ч тэр зогсолтгүй уулзахыг хүсдэг байсан. Ажлын байран дээрээ байхдаа хүртэл түүний биеинд хүрэхийг оролддог байсан гэж Мика цагдаа нарт хэлсэн. Эцэст нь Мика нэг удаа би чамтай нэг л удаа болцож өгье. Үүнээс хойш болж чадахгүй. Тэгээд нэг л удаа болцсны дараагаас чи надтай харилцаа холбоогоо таслаарай. Би бол гэр бүлтэй хүн гэж хэлсэн. Тэгээ энэ үедээ болохоор Мика нэг удаа уулзчих юм бол надтай уулзгаа болох байхаа гэж ботсон гэж байгаа. Гэвч энэ нь бол байдлыг уламд ордуулсан. Тэр бүр чих дагаж мөрдөх болж түүний хувцсны үнэрийг нь хүртэл ажил дээр ойртон үнэрлэх ч юм уу тиймэрхүү гаж зүйлсүүдийг харуулж эхэлсэн. Мөн гэрийнх нь ойролцоо орой очиод гараад ир гэд түүнийг хүлээдэг болсон. Мика хэдийгээр айж исэн ч гэсэндээ нөхөртөө бол энэ талаар яриаггүй гэж байгаа. Учир нь нөхөр нь өмнө нь 2 удаа салж байсан хүн байсан. Тийм учраас өөрөөс нь амархан салчих магадлалтай гэж айсан учраас нөхөртөө хэлээгүй гэж байгаа. Гэвч эцэстээ бол энэ нууц нь аимшигт үр дагаварт хүргэсэн нь инээсэн. 2013 оны 5 сарын 27-нд харамсалтайгаар нөхөр нь энхүү амнасаа алдсан. Тэгээд энэ бүх зүйлийг бол Мика цагдаа нарт ярьсан. Мика бол Номураг хийсэн гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ тэр орны хажууд зогсож исэн хүний царайг сайн харж чадаагүй учраас яг мэдэхгүй байна гэсэн. За ингээд Микагийн мэдүүлгээр цагдаа нар ер нь бол Номураг с ิจ гтэн юм байна гэж түүнээс байцаалт авах шийдэн баривчилдаг. Эхэндээ бол цагдаагийн газарт ирээд тэр бүх зүйлийг үгүйсгэсэн ч гэсэндээ түүний машины дотроос цус илэрсэн. Тэгээд тэр цусыг шинжилээд үзэхэд амь насаа алдсан хохирогчийн цустай бол таарсан. Ийхүү баримт нотлохоо гарч ирсэн учраас Номура хэрэгээ хүлээж эхэлдэг. Гэхдээ түүний хэлж байгаа үг бол би түүний амь насыг хөнөөсөн. Гэхдээ нөхрийнхөө амь насыг хөнөөлгсөн хүн бол Мика. Тэр надаар хийлгсэн гэж хэлж эхэлсэн. Гэхдээ мэдээж шүүх бол нотлохоо хангалтгүй гэж үзэж эцэст Номураг бол ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэж тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн олон хүн эхнэр Микаг нь сэжгэлсээр л байсан. Учир нь энэ хэрэг дээр тайлагдаагүй хит хитэн зүйлс байгаа. Юуны өмнө бол тэр хоёрын харилцаа бол зүгээр л Номура Микаг дагаж мөрддөг ч юм уу түүнд донтсон тийм харилцаа байсан уу гэдэг дээр бол хүмүүс эргэлзэжсэн. Тэр хоёрыг бол нууц амаргийн харилцаатай байсан гэж хүмүүс итгэжсэн. Учир нь шүүхтэр гарсан нотлохоонууд бол энэ асуултыг улам хүчтэй болгосон. Хосуудын дотн харилцааг харсан ажлын газрын гэрчүүд гарч ирсэн. Бас Мика Номурад үнэртөө ус бэлгэлжсэн гэсэн мэдээлэл гарч ирсэн. Хэрэв үнэхээр түнд дургу байсан бол үнэртөө ус бэлгэлэхгүй нь тодорхой. Мөн ажил дээрээ Мика Номурад өөрөө хоол хийж аваачиж өгдөг байсан. Энийг ч гэсэн харсан ажлын газрын гэрчүүд гарч ирсэн. За тэгээд үүгээр зогсохгүй нөхрийнхөө нэр дээр маш их хэмжээний амь насны даатгалыг Мика бас хийлгэчихсэн байсан. Ялангуяа хэрэг болохоос ердөө нэгэн сарын өмнө нөхрийнхөө нэр дээр ойролцоогоор Монгол мөнгөөр бараг 500 сая гаруй төгрөгийн ийм амь насны даатгалыг бол хийлгэчихсэн байсан. Энийг нь мэдсэн хүмүүс бол үнэхээр их сэжигтэй байна гэж эхнэрийг нь бол сэжгэлж ийсэн. Бас хэрэг гарсан тэр өдөр бол хоёр хүүхэд нь өвөө эмээгийнх руугаа явчихсан. Дээрээс нь гэрийнх нь хаалга нь түгжээгүй онгорхой байсан гэдэг нь бол бас эхнэр нь хаалга албаар онгорхой орхиод хүүхдүүдээ аав ээж их руугаа явуулсан байх магадлалтай гэж харагдуулж ийсэн. Гэвч энэ асуулт бол өнөөдрийг хүртэл хариултгүй хэвээр л байгаа. Шүүхээс бол Микаг буруугүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хууль ёсоор тэр бол зүгээр л хохирогчоо гэж тогтоогдсон байгаа. Гэвч олон нийтийн хувьд асуултууд бол одоо ч гэсэн хэвээр л байгаа. Тэр үнэхээр айсан, мөрдүүлж байсан эмэгтэй юу эсвэл бүхнийг ардаас нь зохион байгуулсан хүн байсан уу гэдэг нь бол одоо хүртэл таамаг хэвээрүүлсэн. За тэгээд хэрэгтэн гэж үзэгдсэн Номурад бол 16 жилийн хорхилыг шүүхээс оноосон. Одоогийн байдлаар бол 13 жил нь өнгөрсөн ч гэсэндээ энэ хэрэг өнөөдрийг хүртэл ард иргэдийн дундад маргаантай хэвээр байгаа. Зарим хүмүүс Микаг сэжгэлсээр байгаа ч хууль ёсоор мэдээж бол гин буруугүй учраас тэр одоо нөхрийнхөө даатгалын мөнгөөр амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. За тэгээд энэ хэрэг дээр бас та бүхэн юу гэж бодож байна? Номура энэ хэргийг ганцаараа үлдсэн, Микаг мөрдөж байгаа. Эцэст нь нөхрийнх нь 8 насыг хөнөөсөн гэж бодож байна уу? Эсвэл эхнэр нь Номурагаар энэ бүх хэргийг үйлдүүлчихэд өөрөө одоо нөхрийнхөө 8 насны даатгалыг аваад амьдарч байгаа гэж бодож байна уу? Та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд
хүрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.